За миний хувьд одоо яг улсын хурлын гишүүний хувьд ховчлон анхаарч ажиллах зүйл бол одоо бизнес орчныг сайжруулах, за цаашлаад дотоодын орчныг жижиг дунд бизнес эрхлэгчдэд таатай болгох дээр илүү анхаарч ажиллана гэж үзэж байна. За нэг талдаа мэдээж бид нар одоо улс их орны хувьд бол татварыг зөв зохистой тавих нь зүйтэй. Нөгөө талдаа татвар бол тохируулагч зүйл байдаг. Тэгээ утгаараа бизнесийг дэмжих, цаашлаад одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчнийг дэмжих ёстой гэж үздэг. Энэ утгаараа бид нар татварын орчны реформыг хийх ёстой гэж үзэж байгаа. Тэгээд үүрээ дамжуулан бизнесийн орчныг сайжруулах нь одоо нэг чухал асуудал Монгол улсын хувьд болж байна гэж үзэж байгаа. Хоёр дахь зүйл бол бид нар одоо Монгол улсын нийт орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь одоо манай улсын эдийн засгийг тэлэх хамгийн том хүчин зүйлсүүдийн нэг болно. Энэ утгаараа бид нар одоо дотооддоо олон улсаас хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх нь маш чухал байгаа. Тэгэхээр энэ дээр бол илүү анхаарч ажиллана. Бүсчилсэн хөгжил гэж бид нар яриад байна. За энэ дээр бол бид нар сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм аа гэж ойлгож тийм ээ. Угаасаа улсын хурлын тойрогч гэсэн бүсчилсэн хөгжлөөр одоо хангаа нэгдүгээр тойрогоос ихэд би одоо сонгогдсон байна. 3 аймаг хамрагдаж байна. За төвдөөгийн малчт энэ талдаа их анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзэж тийм ээ. За өнөөдөр бас гамшигын нөхцөл байдал цаг агаар бол маш их өөрчлөгдөж байна. Энэ талаар бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. За хэд хэдэн хуулинд бол одоо өөрчлөлт оруулаад ингээд яачвал бас өнөөдөр авилга албан тушаал хэрэг гэж нэрвэж байна. Энэ бол одоо багасах боломжтой. Одоо авилга авдаг өгдөг хоёрын хоёулангийн шийтгэн гэж байна. Тэр одоо аргагүй ихэнд одоо автаад авилга өгöd байгаа хүмүүсийг тэр одоо хуулийн тэр юунаас чөлөөлчөхөд энэ авилга бол нэлээд багасчих бараг байхгүй болох ийм боломжтой л доо. Гэтэл одоо энийг бол ерөөсөө хийхгүй байх их олон жил. За мөн жагсаал цуглааны тухай хууль байна. Тэрэн дээр бол одоо ганцлал нөгөө бүртгэх гэж байгаа байхгүй юу? Тэр заавал бүртгэж байх шаардлагагүй. Цагдаа хууль хяналтын байгууллага бол одоо тэр үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг бол хамгаалж байх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс ч одоо тэдний амийг барих ийм хэрэгсэл болох ёсгүй. Зүгээр л бүртгүүлнэ л гэж ах болох байхгүй юу? Тийм ээ? Хэмжлэнгийн холоо өөрчлөлтүүд хийж болохоор байгаа юм.